За намайг Мөнх төрийн Амгалан Баатар гэдэг. Би Дорногов аймгийн Өргөн сумын 1-р хогийн малчин. За бас өөрөө бизнес эрхлэгч. За малчтын гар дээрээс мал худалдаалах цэг малчин өөрөө бэлтгэсэн маха гар дээрээсээ худалдаалах цэгийг одоо үүсгэн байгуулж малчтаа өөрийнхөө өсгөж боож үлсэн малаа эцсийн хэрэглэгч болон эцсийн хэрэглэгчтэй өөрийнхөө гар дээрээс одоо худалдаалан борлуулах одоо нөхцөлийг бүрдүүлж байгаа юм хүн байна. Энэ одоо малчтын гар дээрээс малчин өөрөө бэлтгэсэн маха худалдаалах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ гэвэл за ингээд мах худалдаалах цэг маань ингээд бэлэн болчихжээ. Малчин хүнээс юу шаарддаг вэ? Малчин хүн та нэгдүгээр малын гар дүслийн бичиг, за хоёрдугаар болоод ирэхээр малчин үнэмлэгч нь, за гуравдугаар болоод ирэхээр та маха маш цэвэрхэн янзсан байх шаардлагатай. За тэгээ өглөө 8 цагаас 11 цагийн хооронд одоо мах худалдан гар дээрээсээ борлуулах малчтаа хүлээж аваад за тэгээд 11 цагаас хойш малчин хүлээж авахгүйгээр тэр өглөө ирсэн малчтын махыг энэ дээрээс худалдан борлуул. Малчин өөрөө суун одоо шат амжилттай малчнаас ирээд нэг ченж дээрээ ченжээс дахиад нэг ченж дахиад нэг эцсийн хэрэглэгч гэхгүйгээр малчин эцсийн хэрэглэгч. Ингээл болоо. За мах хэрэгэлдэг тийм махаар одоо оол хүнсэндээ хэрэгэлдэг бүх одоо нутгийнхаа 100 олныг нутаг орондоо мал малж байгаа 100-ны түүхтэй улбаатай малчин дүмнийхээ гар дээрээс мал мах худалдаа авахыг уриалж байна.